Бүгдээс хойш чуулганы нэгдсэн уралдааныхаа ажиллагааг үргэлжлүүлье. Гишүүд ерөнхий сайд та бүхэнд чуулганы бас үйл ажиллагаатай холбоотой өнөөдөр бас тулгамдаад байгаа нэг хоёр асуудлын талаар үгэлье. За сүүлийн үед хүүхэд багчуудын эрүүл амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэрэгүүд удаа дараалан гарч нийгмийг бухимдуулж зочроож байгаа энэ үст энэ үг таарж байгаамаа. Тэмчээс аргагүй түрээд ярьлаа. Юуны өмнө хариуцлагагүй албан тушаалтан аж ахуй эрхлэх цалгар наазгай хандлага хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрог ханддаг түгээмэл үзэгдлийг золиос олж цаг усаар амир өгсөн бяцхан үсийн гэр бүл ойр дотныхонд эмгэнэл илэрхийлье. Сүүлийн үед дараалан гарсан эмгэнэл тэргүүд бол хүүхэд хамгааллын бодлого орхигдсон. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төр дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа асуудлууд далдуур хуримтлагдсан үжигэрч бугссны ил гарч буй үзэгдлүүд юм аа. Би ерөнхийлөгчийн албыг хүлээж авснаас хойш сүүлийн 1 жилийн турш өдөр бүр шахуу гэмт хэрэг хариуцлагагүй байдлын улмаас хүүхэд амь нас эрүүл мэндээр хохирсон талаарх мэдээллийг өглөө болгон хүлээж авч байна. Сэтгэл түгшихээс аргагүй тоо баримтуудыг та бүхэн дурдъя. 2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч 2018 он гарсаар гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40% өсжээ. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 зам тээврийн осолд өртсөн байна. Өсвөр насныхан амиа хорлсон тохиолдол сүүлийн 4 жилд 200-аад гарчээ. 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тэдний дунд нялх балчир хүүхдийн тоо өсөх хандлагатай болжээ. 948 хүүхэд гэмт хэрэг үлдэж эрүүгийн хариуцлага хүлээсний дотор хулгайн хэрэг 40 гаруй хувийг эзэлж байна. Энэ бүхний нийгмийн уг үндэс шалтгаан нь ядуурл ажил хөдөлд оршиж байгаа хууль хэрэгждэггүй төрийн албанд бүхэлдээ хариуцлагагүй байдал ноёлсонд оршиж байгаа юм аа. Энэ бүх хариуцлагагүй золгүй явдлууд нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс дорвитой бодлого, шийдэл гаргахгүй, хариуцлагын тогтолцоог ажилуулахгүй байгаагийн үр дагавар гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй байна. Учир нь нэн яаралтайгаар дараах хэдэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Үүнд 1. Хүүхэд хамгааллын хууль болон хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын стандартыг мөрдүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх хэм хэмжээг бий болгох талаар заасан хэрнээ өнөөдрийн хүртэл стандарт хэм хэмжээнд боловсруулаагүй, мөрдлөг болгоогүй байгааг анхааралтай авч нэн яаралтай гормоор стандартыг боловсруулж батлах, хэрэгжүүлэх журмыг гаргах, мөрдүүлэх шаардлагатай байна. 2. Мэргэжлийн хяналтын газар, боловсрол, соёл шинжилгээ ухааны яам, ерөнхий сайдын дэргэдэх хүүхэд хамгааллын зөвлөл, цагдаагийн ерөнхий газар, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд холбогдох байгууллага бүтцүүд хамтран сургууль цэцэрлэг, сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалт хийж аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2018-аас 2019 оны хичээлийн шинжил эхлэхээс өмнө тайлгнахыг анхааруулъя. 3. Засгийн газрын 2011 оны 150 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагууд 4,000 хүн тутамд нэг хэсгийн байцаагч ажиллах жишг нормативыг тогтоосоо. Гэтэл өнөөгийн байдлаар 17,000-аас 19,000 хүүхдэд нэг цагдаагийн албан хаагч ноогдож байна. Энэ цагдаагийн албан хаагчдын зүгээс гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд цаг хүч хөрөлцөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Төсвийн боломж муу байгаа нөхцөлд иргэдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, иргэдийн нөхөрлөл сүлжээг бүрэлдүүлэн тусалцуулах шаардлага бас тулгарч байна. Гэмт хэрэг гарах нөхцөлийг арилгасан, хор уршигыг зайлуулсан, бусдын амар хамгаалан сахиулахад иргэний үүргээ нэр төртөгөөр биелүүлсэн сайн дурын нөхөрлөл иргэдийг сайшааж урамшуулах ажилд Япон болон зүүн өмнөд Азийн орнуудын сайн дуршлагыг нэвтрүүлэх, зөрчлийн тухай хуульд оруулж хуульчлахыг та бүхнээс бас хүсье. 4. Эцэг их асран хүмүүжүүлэгчдэд хандсан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, анхааруулах, санамж, сургалт зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж өрнүүлэх, ажлыг хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх үүрэгтэй
төрийн байгууллага албан тушаалтнуудын зүгээс өрнүүлэхийг бас уриалж байна. Жилд 2500 хүүхэд халуун тогоон төлөгдсөн ахуйн осолд өртсөн мэдээ байгаа нь эцэг эхчүүдэд хариуцлагыг нь ухамсарлуулах, аюулгүй орчин хангах гэгэрлийн ажил шаардлагатай байгааг бас харуулж байна. Хүүхэд хамгаалал бол эцэгхийн төдийгүй бүх нийтийн үйлс болохыг ухуулан синхруулах сурталчилгааны нөлөөллийн ажлыг өргөнөөр явуулж байж золгүй явдлаас сэргийлж чадна. Энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллага хэрэгслүүдийг нийгмийн хариуцлага хэрэгжүүлэн оролцоосоо хэмээн бас уриалж байгаамаа. 5. 2012 онд цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчийн оронтой цомогдсоноос хойш хүүхэд гэмт хэрэгт үйлдэх нь эрс нэмэгджээ. Сүүлийн 3 жилийн байдлаар 3633 хүүхэд гэмт хэрэг үйлдэж 4574 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. 2017 оны 11-р сард ерөнхийлөгчийн тамгын газраас явуулсан хилцүүлгийн мөрөөр цагдаагийн төв байгууллагад хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан бөгөөд өргөжүүлэн нийслэл орон нутгийн цагдаагийн газруудад ийм нэгж байгуулах оронтой төсвийг гаргаж өгөх хэрэгцээ бас шаардлага байна. Хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд засгийн газрын 2017 оны 312 тоо тогтоолыг хэрэгжүүлж хүүхэд хамгааллыг сайжруулах шаардагдаж буюу төсвийг гаргах, нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруун авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хуваар албан ёсоор та бүхэнд хатуу анхааруулan хэлж байна. 6. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хуулиудад заасны дагуу эдгээр хуулиудад үнэлгээ хийлгэж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхтэй холбоотойгоор амьдралаас урган гарсан зүйлсийг хуульд нэмж суулгаж өгөхийг улсын хурал түүний бүтцийн байгууллагуудад бас нэн яаралтай хийхийг мөн шаардж байгаамаа. Эрхэм гишүүдээ та бүхэн тусгайлан танилцуулж байгаа дээрх 6 зүйл шаардлагын дагуу хийх хэрэгжүүлэх бүртээ биечлэн танилцаж хяналт тавьж ажиллая. Та бүгдийн сонгуульт хугацаа талдаа орж амлсан мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа хийх хэрэгжүүлэхийг сонгогчид та бүхнээс хүлээж бас шаардж байгаамаа. Тийм учраас энэ тэргуунд хүүхэд багцуудад ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэлээ чилээгээд санаагаа нийлүүлээд ажиллаад хаачаа гэж хүсэж шаардж байна. За энэ ингээ нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бол та бүхэн мэдж байгаа сая мөн жилийн өмнөөс одоо нэлээд сүр дүүлэнтэй яригдаж эхэлсэн 60 тэрбумын хэрэг. Өнөөдөр энэ асуудлыг энэ парламент, энэ ухрал, энэ их хурл энэ одоо чуулганаараа шийдэж ээж бид нар энэ чуулганыг одоо завсарлах хэрэгтэй гэсэн саналыг өргүүлж байна. 26-ны Вашингтон пост гэж сонинд Монгол орон сонгуул яаж явагддаг, албан тушаалыг хэрхэн наймаалдаг талаар энэ 60 тэрбум талаар 26-ны өдөрт 2 сая ширхэг хэвлэгддэг энэ Вашингтон пост гэдэг сонинд энэ тухай маш дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Бидний асуудал дотоодын асуудал биш, энэ дэлхийн нийтээр гараад яригдаад зарлагдаад эхэллээ. 19 гишүүн гарын үсэг зурсан ийм сонслоо би энэ их хурлд өргөн барьж байгаа юм байна. Энэ асуудлаа нэг тийшээ болгож завсарлаарай гэдгийг бас та бүхэнд хүсье. Хүрлийн дарга. За баярлалаа. За Монгол Улсын ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагаанд орж үг хэллээ. Ерөнхийлөгч танд баярлалаа.